2024 оны хагас жилийн байдлаар төрийн 4267 байгууллагад 230 мянган албан хаагч ажиллаж байна. Энэ нь хүн амын 6.8%, ажлах хүчний 18% гэсэн үг. Хөдөлмөрийн насны 5 хүн тутмын нэгийг хамарч байгаа төрийн албан хаагчдыг иргэдэд үйлчлэх төрийн байгууллагуудыг сайжруулахад ямар боломж байгааг талууд ярилцлаа. Монголын төрийн албанд дахин инженерчлийг хийх шаардлага нэгэн үүсчээ гэдэг зүйл бол маш тодорхой гардаг. Яг энэ орчин цаг нийгмийн хэрэгцээ тулгуурласан тэр хүсэл хүлээлтэнд хүрч чадах үс бүтэцтэй төрийн албыг бий болгоно гэдэг бол бидний том зорилго юм а гэдэг талаас харж байна. 0-5 жил ажиллаж байгаа албан хаагчдын тоо төрийн бүх ангиллалд маш өндөр байна. Бүх ангиллал. Ангиллал гэдэг нь төрийн захиргаа, улс, төрийн үйлчилгээ, төрийн тусгай алба гэсэн үг. Нийт албан хаагчдын маань 39% нь 0-5 жил төрд ажиллаад нэг бол гараад нэг бол шилжилт хөдөлгөөн маш өвчтэй хийгдээд энэ 18.6% нь 6-аас 10 жил ажиллаад хөдөлгөөн маш их хийгдээд байгаа нь одоо бидний бас нэг анхаарал хандуулах хэрэгтэй асуудал болсон байна гэж үзэж байгаа. Төрийн албаны зөвлөлөө хяналт шалгалтын чиг үүргийнхээ хүрээнд 2019-с 2024 онд 1202 байгууллагын давхарцсан тоогоор 20 мянга гаруй төрийн захиргааны албан хаагчийг хамруулсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт явуулжээ. Шалгалтаар улсын хэмжээнд зөрчилтэй 2000 томилгоо илрүүлж зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Зөвхөн томилгооч гэлтгүй улс төрчдөөс шууд хамааралтай тогтолцоо хэвээр байсаар байвал төрийн алба шинжлэгдэнэ гэж байхгүй гэдгийг төрийн албаны зөвлөлийн гишүүд хэлж байлаа. Нэг нөгөө хэлэхэд өнөөдөр яамдууд шинээр энэ үйл ажиллагааны стратегийн бүтцгээд нэг юм батлаад байгаа. Очоод харах юм бол яг нэг ижил юмыг яамдынхаа нэрийг өөрчлөөл тавиал батлагдаад яваад. Шинжил яагаад явахгүй нэ албан хаагчдын дунд гэдэг дээр өнөөдөр ч гэсэн засгийн газар ямар томилгоо хийж байгаа вэ? Бид дийлэхгүй байгаа шүү засгийн газрыг. Бид нар ингээд даргын тоог нэмээд байна. Үтсий. Даргын тоо нэмээд яг ажилтдаг нөгөө ажилчин шоргоолжныхоо тоог цөөхөн байлгадаг. Санал хэлсэн учраас. Хоёр дахь нь бол бид нар нөгөө хөдөөгийн сэргийлт хөгжил гэдээ ярьж байгаа. Суманд ажиллаж байгаа бүр хамгийн бага нэгжид ажиллаж байгаа төрийн албан хаагчийг чадварчуулъя гэвэл цалингийн асуудал хэрэг. Төрийн албыг шинжлэх асуудлаар улсын хурлын гишүүд санал бодлоо солилцлоо. Олон жил яригдсан сэдв хэрнээ дөрвтэй өөрчлөгдөж чадаагүй учраас иргэдийн итгэл суларсан гэж гишүүд үзэж байна. Олон улсын сайн жишгүүдийг нэвтрүүлэх өмнөх алдаануудаас суралцах цаг нь болсон гэж тэд үзэж байна. Төрийн албаны зөвлөл гэдэг бол өнөөдөр яг нэг хэлэхэд бол орон нутагт тэр нийслэл хаач тэр нэг тийм нэр үндийн асуудлыг сул болсон шүү дээ. Эндээс нэг шийдвэр гаргаад явуулдаг юм. Хууль бус шийдвэр байна. Энийг цуцал гэдэг. Өгчөнгөө бол. Тэрэгөө хүний чөлөөлчих. Тэгээд 7 хоногийн дараа буцаагаад тавьчих. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлснэг үл хэрэгжүүлсэн. Буцаагаад 7 хоногийн дараа нөгөө. Төрийн албаны шинтгэл гэдгээр өстөө нөгөө нэг дөрвтэй шинжил хийхгүй бол энэ төр чинь цомхож болохгүй юм байна, чадварлагч болохгүй юм байна. Нэг талдаа хүний нөөцийн дутагдалд орсон, нөгөө талдаа хүний нөөц хизээ ашиглахыг мэддэхгүй асар их нөөц байна гэдэг ингээ ярьж байна тийм. Тэгэхээр одоо энэ нөгөө Монголд чинь яг би яриад байгаа хөдөлмөрийн зах зээл ерөөсөө либералчлагдаагүй байна. Төрийн албан хаагчид хариуцлага алдаж ёс зүйгээ ажилласан төрд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг өөрсдөөр нь барагдуулах хуулийн зохицуулалттай. Энэ дагуу шүүхээс 982 сая төгрөгийг хариуцлага алдсан иргэдээс нэхэмжилж 776 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.